За 2025 он гараад дундаа орж ийн 20 жил бол хагас жилийн одоо үр дүнгээ талхинах гэдэг юм уу энэ цаг хугацаа бол нэлээд тохиромжтой болж байгаа шүү. 2 сарын өмнө би танаас бас тодруулж байхад яг энэ зээлийн сантай холбоотойгоор нэг 7 сайдын тушаалыг засгийн газар руу оруулж хүчгүй болгохаар бэлдэж байгаа гэдээ ярьжсэн. Тэгэхээр энэ ажлын явц юу болж байна? Одоо хамгийн бас хүмүүсийн сонирхох сэдв байх тийм. За ойлголоо. Босрлын зээлийн сан 2025 оны эхний хагас жил баг үтсчлээ. Тэгэхээр гарсан үр дүнгуудыг би товчхон мэдээлчихэд төгсгөлд нь таны саяны асуулт руу хариулчих гэж бодож байна. За бид босрлын зээлийн сан удирдлагаар томилогдсноос хойш хийсэн ажлынхаа үр дүнг энэ хагас жилээр товчхон тайлбарчээ. Ер нь 2008 оноос хойш зээлийн сан болгосон зээлийнхаа мэдээллийг Монгол банк руу нийлүүлэх зохицуулттай байсан ч хэрэгжээгүй ажил. Энэ ажлыг сая 24 оны 5 оны 4-р сард хэрэгжүүлсэн буюу нийтдээ 14 мянган иргэний 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкны мэдээллийн санд нийлүүлсэн. Энэ дотроо 2 мянган хүний 389 тэрбум төгрөг нь гадаад зээл, 13 мянган хүний 12 мянган хүний 13 тэрбум төгрөг нь дотоодын зээл байсан. За ингэж зээл нийлүүлснээр дараагийн үр дүн болох эргэн төлөлт огтом сайжирсан гэж бодож байна. За зээлийн эргэн төлөлт 25 оны эхний 5 сарын байдлаар 7 тэрбум төгрөгт хүрч 24 онтой харьцуулахад 81% өсөлттэй. За энэ маань нөгөө мэдээллийн сан нийлүүлсэн Монголигаар зээлээ төлөөч гэдэг мэдээлэл хүргүүлсэн зэрэг ажлын үр дүн. Үүнээс гадна бид нар журмын шинжилгээг 2025 оны 4 сард засгаар орж батлуулсан. Энэ журмын шинжилгэлээр бид ямар асуудлуудыг шийдвэрлсэн гэхээр илүү босрлын тэгш хүртээмжийг хангахад чиглэсэн. За тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн 5 төрлийн үйлчлэгийг бий болгосон байх жишээтэй. За хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ямар үйлчлэгээнүүд байна вэ гэхээр хамгийн нэгдүгüрт нь журамдаа тухайлан хуулийн заалтыг оруулж өгсөн мөн барайл үсгээр тухайн журмын хэрэгжилтийг бид тайлбарласан байгаа. Дохионы хэлмэрчийг бас бичлэг, видео бичлэг гэж сангийнхаа сайтад байршуулсан 2 мэргэжилтнээ сургасан. За үүнээс гадна хамгийн том бас журамтай холбоотой ололтууд юу байна вэ гэж сонгогчлуулалтын системийг 100% цахимжуулсан. Өөрөөр хэлбэл хүний оролцоогүйгээр суралцагч төрд байгаа мэдээллийг өөрөө системээс Монголиа системээр дамжуулаад хураас татаж оруулж байгаа. Энэ бол тэрийн үйлчлэгийг цахимжих бодлогын хэрэгжилт нөгөө талаас за энэ иргэдэд бас илүү давуу талыг бий болгож байгаа. За хоёрдугаарт нь нийт зээлийн нийлүүлсэн хөнгөлтэй зээлийн 13 мянган иргэний диплом босрлын зээлийн санд хадгалагдчихсэн барьцаанд Монгол банкны зээлийн мэдээллийн сан руу нийлүүлсэнтэй холбоотой төгссөн сургуульд нь хүргүүлж иргэдэд дипломыг нь тариалгаж байгаа. Энэ маань өөрөөр хэлбэл Монгол банкны мэдээллийн сан зээлгчээр бүртгэгдсэн учраас тухайн зээлийн барьцааны диплом үндэсний аудитын дүгнэлтээр унцаас ийм хадгалагдаад байна гэдэг зөрчил байсан. Энэ маань хоёр ажлыг шийдвэрлэж байгаа гэсэн үг. Иргэдэд барьцаанд байсан зээлийн дипломыг хүргүүлсэн. За нөгөө талаас дараагийн гол ажил юу байна вэ гэхээр энэ эргэн төлөлтийн зээл олгосон зээлийнхаа эргэн төлөлтийн хуваарийг заавал биечилж ирж эсвэл сургуулиас авах гэдэг иргэдэд хүндрэл учраад байсан бол энийг Монголиа руу өчигдрөөс оруулсан. Энэ нь төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэж байгаа. Илүү давуу талтай буюу цахимжиж байгаа хэлбэр болж байгаа. За үүнээс гадна бүх мэдээллүүдийг нэлээд ил тод нээлттэй байлгах гэж энэ чиглэл рүү ажиллаж байна. Сайтад тухай бүр мэдээллүүд гэж босрлын зээлийн сангийн зөвхөн веб хуудаснаас гадна бусад 5 платформуудыг буюу сувгуудыг хэрэгжилж байна. Facebook, YouTube, Twitter гэдэг мэдээллүүд айлуулах нээлттэй өргөж байна. За үүнээс гадна зээлийн сангийн журам батлагдсанаас хойш бид орон нутгуудад нийслэл дүүргүүдэд алслагдсан дүүргүүдэд очиж журмынхаа хэрэгжилт тайлан мэдээллүүдийг хүргэж байна. За мөн гадаад дотоодод суралцах боломжууд нь юу гэдэг асуудал. За эцэст нь таны саяны асуусан үр дүн юу гэж нөхөр өнгөрсөн бүх хугацаанд хөндөгдсөн асуудал болох зээл чөлөөсөн сайд нарын тушаалын асуудал байсан. За тийм ээ 2 сарын өмнө бид энэ чөлөөсөн асуудлаар яаман дээр ажлын хэсэг гараад засгийн газрын хуралдаанд оруулсан. Засгийн газрын хуралдаанаар 5 сарын 7-нд оруулсан. Хуралдаанаар зээл чөлөөсөн тушаалыг хүчингүй болгох тогтоол оруулсан. За албачихтаа бол тэмдэглэл болоод гараад ирсэн. Тэгэхээр бид одоогийн байдлаар энэ зээл чөлөөсөн асуудлыг гэрээг нь дүгнэх хэрэг нь зээлийн санд
ногдох уу яах вэ гэж шийдвэрээ удирдлагын буюу яамны тэгээд харьяа дээд шатны байгууллах яамтай тохиролцож шийдвэрлэхээр ажиллаж байна. Хэрвээ энэ зээл чөлөөлтийг хүчингүй болголоо гэхэд нийтдээ 1000 гаруй хүний 102 тэрбум төгрөгийн зээл байгаа. Энэ зээлийг яг үнэхээр гэрээнийхөө үүрэг биелүүлсэн юм уу юу гэдгийг судалж үзэн. Тухайлбал энд төгсөөд Монголд ажиллаагүй чөлөөлөгдсөн хүмүүс бий. Огт ажил эрхлээгүй хөлмөрийн өсний доод хэмжээгээр чөлөөлөгдсөн төлж байгаа чөлөөлөгдсөн хүмүүс ч бий. Ажилласан жилийн гүйцээгүй чөлөөлөх зохицуултгүй иргэн төлөх зохицуултаа ч хүмүүс энд багтцсан байна. Тэгэхээр бид энийг ялгаж үнэхээр зээлийн иргэн төлөлтийн асуудлыг нэмэгдүүлэх ийм чиглэлийн ажлуудыг хийж байна. За мэдээж энэ дунд нь гэрээний үүргээ биелүүлсэн зээлдэгч буюу яг гэрээнийхээ заалтын дагуу сурсан сайдын жишээлээр суралцсан улс суралцах хугацаанд сураад төгсөж ирсэн хэсэг гэдэг. Энэ асуудлуудыг нь судалж үзэх юм шаардлага байгаа. За нийтдээ нэг засгийн газрын 2 тогтоол сайдын 7 тушаалын асуудал байгаа. Сайдын 7 тушаалын асуудал нь өөрөө холбогдох тухайд хүчинтэй байсан хуулийг зөрчсөн учраас энийг шийдвэрлэх гэдэг. Ойлгохтой тэмцэх газраас боловсролын яам зээлийн сан хоёрт аль алинд энэ асуудлыг шийдвэрлэеч гэдэг асуудлууд удаа дараа бичгүүд тарьж байгаа. За ийм ажлуудыг хийж гүйцэтгэв. Тэгэхээр зээл чөлөөлтийн асуудал бол нэлээх хил амтай галтай ажил учраас засаг яаж албачуулсныг би сайн мэдэхгүй шийдвэр гаргасан хэрэглээс тасухаас. Нөгөө гадаадад суралцсан иргэд байгаа тийм үүнтэй холбоотой нөгөө иргэн төлөлтийн асуудал нэлийн одоо хүндрэлтэй байдаг гэж дүгнэжсэн. Тэгэхээр энэ одоо сайжирсан уу бас өөрчлөлт гарч байгаа юм болов уу? За гадаад зээлийн иргэн төлөлт бол хүссэн хэмжээнд буюу өөрөөр хэлбэл иргэн төлөлтийн хуваараа зөвшөөрөхгүй тооцооны сайхтайсгүй маш хүндрэл учруулж байна. За саяны нийлүүлсний үр дүнд бид нийт 7 тэрбум гэж байгаа боловч энэ ихэнх нь дотоод зээл. Гадаад зээлдэгчид тэрбум хүртэлх төгрөгийн зээлтэй хэрнээ энэ зээл биш тэтгэлэг байсан. Би энэ зээл аваагүй. Тооцооны акт бол авсан зээлийн мөнгөн дээр баримтыг үзүүлээд байхад гар үсэг зурхгүй ийм хүндрэлүүд үүсэж байна. За энэ маань бас мэдээж тодорхой нөлөө бүхий хүмүүсийн хүлээл байх. Гэтэ бид энэ чиглэл рүү аль болох зээлдэгчид гэрээний үүргийн тайлбар мэдээллийг хүргүүлээд ажиллаж байна. За мөн энэ хүмүүст хандаж хэлэхэд та гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн иргэн төлөлтийн хуваараа зөвшөөрөхгүй байсан ч зээлийн мэдээллийн хуулийн дагуу бид Монгол анх руу одоо иргэн төлөлтийн хуваарийг нийлүүлж таныг зээлийн ангиллалтай ч холбоотой эрх үүргийг чинь тодруулахаас арга байхгүй хүрч байгаа шүү. Нэгэнт зээл авсан 10-20 жил тэрбум хүртэлх зээлийг хүүгүй ашигласан бол одоо иргэн төлчих хэрэгтэй. За ийм асуудлууд байгаа. Энэ асуудалтай нэлээд харилцааны хүндрэлтэй байна. Журмын шинжилтээр ер нь энэ хэтчлэн гарах эрсдлүүдийг ер нь бол хааж өгсөн болов уу? Журмын шинжилтээр саяны зээлтэй холбоотой асуудлуудаар нэлээд бас ялангуяа иргэн төлөлт нь янз янзын тодорхой бус байдлаас болоод үүссэн байгаа. Ер нь бол өнгөрсөн хугацааны зээлийн ялангуяа дэлхийн шилдэг их сургууль суралцсан зээлүүд бол билетгүй дандаа зөрчилтэй буюу журмын шалгуур хангаагүй тохиолдлууд байгаа учраас анхнаасаа төлөгдөг шалгуур тавихаас шаардлага тавихаас өөр аргагүй. Тэгэхээр сая журмын шинжилтээр бид ямар асуудлыг тусгасан бэхээр зээл иргэн төлөөлөх ажлыг аль болох нөгөө залуучуудаа 4-5 жил сурчаад 500 орчим сая төгрөг 200 орчим сая төгрөгийн зээлийг хизээ төлд дуусгах юм бэ гэдэг асуудлыг бодолцож буюу төгссөн сургуулийн төлбөрийн зээлийн хэмжээ ирээд ажиллаж байгаа ажлын байртай нь холбогдуулаад 20 хүртэл жилээр тухайн зээлдэгч болгоны онцлогтой холбогдуулаад 20 хүртэл жилээр иргэн төлөлтийн хуваар хүргэх. Энэ журмыг зохицуулж өгсөн мөн төгсөөд 3 жил мэргэжлэрээ туршлага хуримтлуулад зээлийнхаа иргэн төлөлтийн эхний хэлбэрүүдийг гадааддаа 3 жил ажиллахтаа төлөх орлогын хөсөртэй болох энэ боломжийг зохицуулж өгсөн. За үүнээс гадна гэрээн дээр ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ гэхээр хэрвээ гэрээний үүрэг биелүүлээгүй тохиолдолд иргэний хуулийн дагуу буцаагаад шаардах хэрэг нь нэлийн богино хугацаанд буюу 2 жил 2 сар хүртэл гэдэг ийм зохицуултуудыг тусгаж өгч байгаа. Энэ маань нөгөө талаас тухайн суралцагчийг суралцж явах явцад авсан зээлийн улирал болгон Монгол банк руу нийлүүлчин. Тэгээд хэрвээ энэ зээлдэгч төгсөж ирээгүй бол тухайн зээл нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа буураад үнэлгээ нь буураад буюу хэдийгээр харж ихсэл байхгүй болсон ч гэсэн зээлийнх нь скоринг нь буюу үнэлгээ нь буурах ийм үр дагавартай учраас зээлдэгчийн эрсдлийг хааж өгч байгаа гэж харж байна. Зээлээс чөлөөлөлт өгөх ер нь тэр нөхцөл шаардлага нь юу юм бэ? За зээлийн чөлөөлөлт гэдэг олгосон сургалтын төлбөрийн зээл бол иргэн төлөвлөлт нөхцөлтэй байгаа. За харин тэтгэлэг буюу олгож байгаа дэмжлэгийн нэг нь гэрээний үүргээ биелүүлэх буюу мэргэжлэрээ орон нутагт 3 жил, нийслэлд 5 жил ажиллавал авсан тэтгэлгээ буцааж төлөхгүй байх нөхцөлтэй.
магадгүй гэрээний үүрэг биелээгүй л бол амжилтаа сураагүй, саяны заасан хугацаанд ажиллаагүй, мэргэжлэрээ ажиллаагүй бол энийг 2 сарын дотор төлөх ийм зохицуултууд гэрээн дээр туссан байна. Дээр дурдсан нөгөөх гарын ирнэ гэд сая дурдсан. Тэр иргэдийнх бол энэ нөхцөлөө хангаагүй байна. Тэр иргэд бол нөгөө өнгөрсөн 2013-аас 23 онд гарсан 10 жилийн хугацаанд 7 сайдын гаргацсан шийдвэр. Тэгээ энийг хүчингү болгож ийж дараа нь бид энэ хүмүүстэй таны гэрээ дүгнээд үзэхэд зээл чинь гэрээний үүргээ биелүүлдэг байнаг бол яг л адилхан иргэн төлөвлөлд Монгол банк руу авлага үсгэл бүртгэж. Тэгэхээр чөлөөлөлтөө нөгөө гэрээгийн дүгнэх хүч гэдэг юм уу? Авилгатай тэмцэх газрын асуудал бол тийм байсан. Авилгатай тэмцэх газрын бичиг дээр зээлийн гэрээ дүгнсэн акт байхгүй. Өөрөөр хэлбэл хэнийг яагаад чөлөөсөн бэ гэдэг мэдээлэл тоо бүртгэл байхгүй байна. Энэ нь бусдад даваа байдлыг ойлгоцсон байна л гэдэг асуудал хөндөгдсөн байсан учраас энэ чиглэл рүү гэрээгийн дүгнэх ажил зээлийн сандараа огч байгаа гэсэн. Тэгэхээр бид энэ хугацаанд ажиллахдаа цаашдаа ажиллахдаа энэ зээл чөлөөсөн асуудлыг хэрвээ тушаал сайдын тушаал хүчингү болсон тохиолдолд гэрээ дүгнээд үнэхээр гэрээ биелээгүй бол дарга цэрэг хэн байхаас үл хамааруулаад зээлийн нэргэн төлөвлөх ажил болох Монгол банк руу мэдээллийн сан руу хийхээс аргагүй. Захирам систем нэвтэрсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ингэснээр бол нөгөө хүний оролцоо арай багасч гэдэг юм уу? Иймэрхүү үр нөлөө байгаа болов уу гэж харж байна. Захин систем нэвтэрсний хоёр давуу талтай. Нэгдүгээрт бүртгүүлэхдээ төрд байгаа мэдээллийг иргэн заавал матратаар баталгаажуулаад авчирч өгөхгүй. Нийт 7 материал бүрдүүлж байгаа бол тэрний 5-ын төрөөс хор системээр дамжуулаад авчирна. Зөвхөн сургуулийнхаа урилга, сургуулийнхаа нэхэмжил хоёрыг л шалгуултанд оролцож байгаа иргэн системдээ бидэклж оруулж байгаа, файлаар оруулж байгаа. Бусдын дандаа төрөө хор системээс татж авч байгаа. Энэ давуу талтай. Хоёр дахь нь сонгон шалгуултыг тухайн суралцагчийн урилга төлбөрийн хэмжээн дээрээс үндэслээд автоматар ирэн бэлчиж байгаа учраас суралцагчаас ямар нэгэн ярилцлага, хувь хүний нөлөө оролцоо байхгүй зөвхөн материалын л бүрдлийн чек хийж оноог баталгаажуулах. Ийм л ажлын хэсэг ажиллах учраас хувь хүний оролцоогүй субъектив нөлөөг болсон гэсэн. Хатаг хөлөөх асуудал яригдж байна. Үүнтэй холбоотойгоор юу н яамнаас тантай ямар нэгэн яриа хөрөөч гэдэг юм уу ирж байгаа болов таныг одоо сэлэн гэдэг яриа хөрөө юу яаж юм бэ? Засгийн хөдөлгөөнтэй холбоотойгоор би жирийн төрийн албаагч учраас одоогийн байдлаар над руу ямар нэгэн шийдвэр алга, хоёрдугаарт миний хүлээсэн үүрэг ялангуяа эхлүүлсэн ажлын үр дүн гарах хүртэл нэлийн зүтгэнэ. Гэхдээ алдаа гаргаж байгаагүй бол засгийн хэн байхаас үл хамааран энэ ажил үргэлжилж явах ёстой учраас байх хугацаанд буюу ямар ч байсан албан ёсны шийдвэр гаргах хүртэл би ажлыг чин сэтгэлээсээ үр дүнтэй гүйцэтгэсээр байна. Өөрөөр хэлбэл зээлийн иргэн төлөвлөлт зээлийн сайдын тушаал хоёрыг хүчинг болох асуудлыг хөндөж байгаа маань ялангуяа одоо бидний хүлээж байгаа төр засгийн шийдвэр гаргагчдын асуудал нэлээд хөндөгдөх байна. Тэгэхээр мэдээж бас яригдах л байх. Тэгэхээр үр дүн гаргахлаа гүрийнэ л гэж. Ямар ч байсан ажиллаж явах хугацаанд бол энэ иргэн төлөлтийг Монгол банк руу нийлүүлсэн. Хэн нэгний зээл нийлүүлэгддэггүй байсан бол бүгдийг нийлүүлсэн. Одоо энэ иргэн төлөлтийг хуваарьтай нийлүүлэн дарга цэрэг хинээс үл хамааруулаад та хугацаанд л зээлээ төл үгүй бол тэгэл адилхан оноо буурах юм үзүүлэлт. Нөгөө талаас хэрвээ зээл чөлөөлөгдөлтөө гэрээний үүрэг биелүүлээгүй бол та бусдтай л адилхан зээлээ төлөхөөс аргагүй. Чөлөөлөгдсөн байна гэдээ орхигдох юм асуудал. Одоогийн байдлаар бид нар чөлөөсөн зээлийн удирдлагаар ирснээс хойш буюу 24 оны 8 сараас хойш гэсэн зээл чөлөөсөн хүмүүсийн барьцааг суллахгүй байгаа. Авилгатай тэмцэх газраас тогтооцсон бичиг байж байгаа учраас шийдвэр гарan гартал буюу гэрээгийн дүгнээд яг үнэхээр үүргээ биелүүлсэн юм гэдэг хүртэл чөлөөлөхгүй байгаа. Энэ нь харилцагчдын бас нэлийн дарамтанд очиж байгаа. Ялангуяа энэ чиглэлээр хууль хяналтын байгууллагын дарамтын асуудал нэлийн байж л. За баярлалаа. За баярлалаа.